За сайн байцгаана уу. Өнөөдөр бид нар заа харгаа нэгдлээ ажлынхаа тайланг тавьж байна. За бид сүүлийн хагас жил заа харгаа нэгдлээрээ хийх ажлаа төлөвлөөд түүнийхээ дагуу ажил үүргээ гүйцэтгэж дүн үнэлгээгээ гаргалаа. За бидний хамгийн гол тавьсан зорилго бол хүүхдүүдийнхээ үн цэнийг өсгөх, тэднийхээ ур чадварыг сайжруулах, залуу багш нартай зөвлөн туслах зорилго тавьсан. За нэгдүгээр ажил маань цагаан толгойн баяр байсан. За нэгдүгээр ангийн багш маань хүүхдүүдээ хугацаанд нь маш сайн уншиж сургасан. Баяраа бас бус баяруудыг бодвол тийм өрмөц гоё шийдэлтэйгээр хийж явуулсан гэж бодож байгаа. За дараагийн 20 дахь ажил маань юу байсан бэ гэхээр хүүхдүүдийнхээ дунд тэргүүний уншигч шалгаруулах, цэвэр өчгтний шалгаруулах, түргэн боддог сурагч шалгаруулах ийм уралдаануудыг зарласан. Энэ уралдаанууд бол 1-5 дугаар ангийн хооронд зарласан. 6-аас 11 дугаар ангийн хооронд болохоор Монгол өвчгээр бичих энэ одоо 2025 оноос эхлээд нөгөө хос өвчгтэн болох гэж байгаатай холбоотойгоор хүүхдүүдэд чадварыг сайжруулах зорилгоор ийм ажлуудыг төлөвлөсөн. За хүүхдүүдийн унших чадварыг сайжруулах ажиллагааны хүрээнд бол хичээлийн жилийн эхнээс 4-р ангид эл төдуугаан хорвоотой танилцсан түүх, 5-р ангид Д гармагийн хөгжөөнтэй туужууд номыг хүүхдүүд бүтнээр нь уншсан. Дараагийн улиралд болохоор Монгол ардын үлгэр номын 2 бот номыг аваад 1-р ботоо нэлээд олон утсыг бол уншсан байгаа, нэлээд олон үлгэрийг. За ингээд нэг хий хоосон уншаадгүй хүүхдүүд тэр ном уншсан номынхаа дагуу өөрсдөө тэмдэглэлээ хөтэлсэн. Тэмдэглэлийн хөтлөгтөө бас тухайн сэдвээ ойлгосон зураглалаа хийгээд тэр үлгэрээс тэр номноос ямар сургамжтай санаа байсан бэ гэдгийг өөрсдөө бичиж хийсэн нь маш тийм бас дэвшилттэй, оновчтой сайхан ажил байлаа. Би энэ хичээлдээ ороод ингээд Д гармагийн хөгжөөнтэй туужуудыг уншаад тэгээд хорвоотой танилцсан түүхийг бүрэн уншсан. Одоо би Монгол ардын үлгэрийг нэгийг уншиж байгаа. Би ирээдүйд зуны амралтаар олон ном уншина гэж бодож байна. Би болохоор 4-р анги одоо би хорвоотой танилцсан түүхийг уншсан, бас Монгол ардын шилмэл үлгэрүүд нэгийг нь уншиж байгаа. Тэгээ одоо би зуны амралтаараа Монгол ардын шилмэл үлгэрүүд нэгийг дуусгаад одоо бас Монгол ардын шилмэл үлгэр 2-ыг бас дуусгах гэж бодож байгаа. Би болохоор энэ хичээлийн жилд хорвоотой танилцсан түүхийг бүрэн уншиж дуусгасан. Тэгээд бас Монгол ардын шилмэл үлгэрүүдээс бас ингээд уншиж байгаа. Одоо нийт би 45 үлгэр уншсан. Би энэ үлгэрүүдийг уншаад мартахгүй тулд ингээд тэмдэг жижигхэн номон дээр тэмдэглэл хөтөлсөн. Би одоо тэр юмаа санах хэрэгтэй, номын тэмдэглэлээ харах хэрэгтэй. Би болохоор бас ингээд 12 хуудастай тоош дэвтрэн дээр болохоор эл төдөөгийн хорвоотой танилцсан түүхийн одоо тэмдэглэлийг хийгээд тэгээд бас Монгол ардны шилмэл үлгэрийн нэгийг одоо тэмдэглэл нь хийгээ явж байгаа. Мартахгүй тул би бас тэднийг хараад, зургийг хараад дурсандаа санаад тэгээд хийнэ. Би бас ингээд тэр идэга үлгэрүүдээ мартахгүй тул тэмдэглэл хөтлөө заримдаа тэр тэмдэглэлээ харж сандаг. Ном бол ертөнцийн харах цонх мөн. За дараа нь сурагчдын цэвэр өчгтнийг яагаад шалгаруулсан бэ гэхээр сурагчдын дэвтэр хаягнаасаа харагдаж явах ёстой, хаяг бүрэн бүтэн байх ёстой, дотор нь хичээлүүд нэмэх зэгцтэй бичигдсэн байх ёстой гэдэг үднээс бүх ангийнхаа сурагчдын дэвтрийг зөв хаягжуулсан. За бага ангиуд бол энэ дээр хамгийн сайн төвхтэй бүрэн бүтэн хийсэн байлаа. Одоо хүүхдүүдийн маань хийсэн юмнууд одоо тэр нөгөө уралдааны дүн энтерний энэгээр ингээд бичтэй байж байгаа. Энэ тод шараар бичсэн тэмдэглэснүүд нь бол нөгөө авраг болсон, тухайн төрлөөрөө авраг болсон сурагчдын нэртэй байж байгаа. За дараа нь математикийн хичээлээрээ түргэн бодогч сурагчийг шалгаруулсан. Хүүхдүүд энд бас маш идэвхтэй оролцсон. Тэгээд тэр хүүхдүүдээ шалгаруулад хүүхдүүдээ шагнаж урамшуулсан байгаа. За энэ ажиллагаа бол жил болгон уламжлал болгон явагдана манай сургууль дээр. За дараагийн ажиллагаа нь юу байсан бэ гэхээр залуу багш нарын хичээл суух ажил байсан.
За залуу багш Б Өнөрзөл 2-ын ангийн 1-ийн ангийн сурагч Амар Баяр нарынхаа хичээлд суусан. За энэ багш нар маань энэ багш нарын хичээлд ер нь залуу багш нарын хичээл заах арга нэгдлийн дарганаар 2 удаа суудсан байж байгаа. Тэгээд зөвлөгөө өгсөн. За залуу багш нар маань бол өөрсдөө сэтгэж бодож маш сайхан хичээлүүдийг заасан. Бэлтгэлгүй ахт нь орж утсан, бэлдүүлж агаад бас заалгаж үзлээ. Хүүхдүүддээ энэ дээр юуны бас нэг цэвэр бичсэн, эмх цэгцтэй бичиж байгаа, тоо энтрээ бас эмх цэгцтэй бичиж байгаа ийм нөгөө шилдэг тэргүүн хүүхдүүдийн бичлэгүүдийг энд тавьсан байж байгаа. Ер нь бол одоо яг энэ бол нэг стандартаараа бол яг ингэж бичих ёстой гэсэн ийм л шаардлага тавигдсан байж байгаа. За дараачих нь хүүхдүүдээ үгийн утга хүүхдүүд ерөөсөй тайлбарлаж ярьж чаддгүй үгийн утгыг тайлбарлуулах тэгээд цэгцтэй бүрэн өгүүлбэрээр хариулж ярих ийм тэмцээнийг зохион байгуулсан. За энэ дээр бол 1-р 1-2 дугаар ангийнх нь бол 1-2 3 дугаар ангийнхын үг тайлбарлах 4-5 дугаар ангийнхын хэлц үг тайлбарлаад тэр хэлц үгээрээ өгүүлбэр зохиох асуусан асуултанд бүрэн бүтэн үгээр хариулах ийм тэмцээний ажиллагаануудыг явуулсан. Хүүхдүүд энд маш сайн идэвхтэй оролцсон. За ингээд нөгөө хэлц үг маань бас энэ дээр байж байгаа хүүхдүүдийн тэр 32 хэлцэнүүд тэмд байжээ. Тэгээ хүүхдүүд тэр үгнүүдээ хэлц үгнүүдээ маш сайн мэддэг болсон, маш сайн тайлбарладаг болсон. Өгүүлбэрт оруулж бичиж чаддаг болсон. За ингээд бидний одоо энэ сүүлийн хагас жилд хийсэн ажил бол ингээд үндсэндээ бүрэн бүтэн хийж дууссан. Анхаарал тайсан та бүхэндээ баярлалаа.